цогоор бол тийшээ Баян онгор руу бол машин алга байна. Амьдрал минь чи артаа болон хөнгөл ах шиг байх юм. Даан зогсохгүй юм. Тийм ээ. Тэр тэнд машин зогссоо. Бадарчин Баян онгорд ирсэн. Баян онгор аймагт гэрлэн дөхөө байд юм байна. Оо, энэ чи яаж гарах юм бэ хүү? Үчи чи юу? Аваар осол гаргаадах юм. Монгол орны үзэсгэлэнт баруун 3 аймгаар нийт 32 хоногийн хугацаанд 3500 орчим километрийг ганцаараа өргөжтэй аялжээ. Өмнө монголоор өргөжтэй аялаа явж байхдаа эх орныхоо дахин давтагдчихгүй байгаль их дэлхийн үн цэнийг нь хараахан ойлгож мэдэрч амжаагүй л явж. Харин энэ удаа бол өөр. Энэ дэлхий дээр Монголоос хэд дахин илүү гоё байгальтай асар олон гоё газрууд байгаа байх л та. Гэхдээ л би Монгол эх орныхоо байгалыг хамгийн нэгдүгээр тавина. Яагаад гэж юу? Хүссэн газартаа хаач майхантай хоноглож болох асар удам тал нутаг. Энэ бол эрхчлөө. Тийм ээ. Монголын байгалийн агаар салхин цаанаа л нэг өөр. Борооны дараах чигний үнэр хичнээн сайхан билээ. Наараа чийл сууж байгаа сте. Хөдөөгийн энгийн гоё аж амьдрал, мөн сайхан сэтгэлд хүмүүс дуртай дэвэл дуусахгүй байх. Энэхүү бичлэгээр удаа үргэлжлэх аялал маань дүүнгэж эхэлж байна. Ирэх өдрүүдийн 30 орчим хоногийн адал явдал та бүхнийг уйдаа хааргүй бас сонирхолтой болно гэдгийг хэлье. Улаанбаатар хотоос аяллаа эхлүүлээд Баян онгор аймгаар хамтдаа аялцгаая. Let's go guys. Let's go. Өглөөний мэнд. Улаанбаатар хотоос гэгэн сайхан өглөөний мэнд. Тэгэхээр шүн ачаа мачаага бэлдээд шүн 4 болж явахд унтсан. Тэгээд одоо 10 болж байна. Нэг 5 цаг унтаад өглөө бослоо. Одоо Өвөрангай аймгийн 10 хэр явах гэж байна. Тэгээд тэндээс миний аялал ерөнхийдөө эхлэх байгаа. Маш их догдолж байна. Тэгээд ачаануудаа ер нь бол маш сайн бэлдсэн. Ер нь бол ганц ч юм үлдээхгүй яг чухал хэрэгтэй гэсэн зүйлсээ авч яваад бас хэрэггүй зүйл бол өөрөөсөө огт авч явахгүй. Энд байгаа бүх зүйлс хэрэгтэй. Нэг ширхэг зүйлс ч гэсэн аялалд бол хэрэгтэй гэсэн зүйлсээ авч явж байгаа. Ачаагаа бас нэг 20 ил дотор багтаачих гээл үзээд байна. Гэхдээ энэ одоо хэдий ил байгаа гэж би бол мэдэхгүй байна заяа. Энэ 25 ил арай болоогүй баха. Нэг 20 ил дотор л багтаа гэж бодож байна. Тэгээ өмнөх монголоор явж байгаа аяллууд чинь дандаа л нэг 25 орчим болоод идэв байхгүй. Тэгээ энэ удаа бол нэг 20 ил дотор багтаа. Тэгээд хэрэггүй зүйл огт авч явахгүй. Яг хэрэгтэй гэсэн зүйлсээ авч яваад 20 ил багтаа хийгээд шийдсэн байгаа. Тэгэд бас аяллаа бас нэлээд олон хэрэгслүүдийг шинээр сольсон. Тэгээд мэдээж миний аяллаа ганц одоо ордогтэй хувцас хэрэгсэл авдаг газар Фиалренээс газ бэлээдэг газ тэгээд халбах сэрээ тэгээд борооны өмүүд тэгээд ер нь бол нэлээдгүй олон зүйлийг бол шинээр сольсон. Тэгэхээр миний ачаа бол өмнөхөөсөө бол хамаагүй бага болсон. Тэгээд яагаад сольсон бэ гэхээр миний өмнөх хэд бол муудаагүй ер нь бол зүгээр заяа. Гэхдээ нөгөө ачаагаа жоохон багасгах үүднээс жоохон титан материалтай одоо ер нь тогоо могоо газ мазан титан байхгүй юу. Тэгэхээр бол маш хөнгөн баг ингээ юу ч мэддэхгүй тийм хөнгөн тиймэрхүү газ тогоо тэгээд аягнууд байгаа аяг байгаа тэгээд за тэгээд олон зүйл нуршаад яг уу удахгүй Өвөрангай аймгийн 10 хэр хотоос бүгдээрээ уулзцаая. Цоо өмд энд англиад энэ подолк англич хийгээд энэ англич хийгээд ингээд тийчүүл аягүй амар холцаанд. Тэгээд одоо энэ бүх хувцснуудаа би англич хийх гэж байна. Энэ Монгол улсын газрын зураг борооны өмд жижиг канкен энэ гоо сайхан нүүр гарны хэрэгсэл энэ бандаж энэ битээ хараарай. Энэ нүүр гарны алчуур энэ подолк тэгээд энэ хүүтэнд өмсөх юм энэ малгай энэ шорт энэ өмд энэ цав энэ малгай гэл энэ эдийг л авч явж байгаа. Энээс цааш идэж уух хоол унд майхан сам шок гэж авчиж байгаа. Let's go. I'm ready. Тэр энэ бол миний ганц хайртай найз өргөч. Өргөч маань байхад бол би дэлхийг тойрно. Дэлхийн 196 улс юу юм бэ guys? Энэ өргөч байхад бол тэгэл 196 улс мос бол эзэн штэ. Дэлхий бол энэ за дадлаа ярьчлаа. Гэхдээ өргөчтэй хайртай шүү. Өргөчтэй хайр илгээ. За бай. За үүгээр миний бадарчны амьдрал албан ёсоор эхэлж байна. Бадарчин очроо гэж. Гэр орон байхгүй, хонох газар байхгүй.
Ер нь юу ч байхгүй дээ одоо надад. Надад байгаа зүйлийн өөр хүчлээ. Өөр юу ч байхгүй. Дараагийн за нэг 3-4 хоног бадарчин амьдралаар амьдрнаа. Гадаа бүр амар салхитай байна. Тэгээд эндээс салхи ирж байгаа байхгүй. Тэгээд өрөвчнийхаа нүмерт би одоо энэ яриаг эхлүүлэх гэж байна заяа. За одоо ингүүл яаж ийн? Гайгүй нөө. Өрөвчээ тэрж чад ярьчих уу? Одоо миний яриа сонсогч нь уу? Тэгээд би ч одоо ганцаараа явж байгаа болохоор яг сайн хэр сонсогч байгааг нь бол сайн хэлж чадахгүй байна. Одоо энэ хийх цаа өрөвчтэй аялал маань энэ оны үед миний Монгол орноор аялж байгаа анхны ганцаараа өрөвчтэй аялал байгаа. Тэгээд энэ удаа өмнөхөөсөө илүү удаан хугацаагаар явна. Өмнө нэг 7 хоног юм уу эсвэл 2-7 хоног явдаг байсан бол энэ удаа 3-4-7 хоног буюу одоо 2 дахин илүү хугацаагаар явж байгаа. Тийм болохоор дараагийн өдрөд бол цаадах чинь шамирын заяа. Ер нь бол нэлээд олон юм үзэх баг. Гэхдээ шамирах ч гэсэн одоо яг энэ мөчд бол яг зөндөө их тогтолж байна. Тийм айж майсан юм бол үнэхээр алга байна. Гэхдээ ингээд айдуу гэсэн үг шүү дээ. Одоо үнэхээр байгалийн гамшиг л болчихгүй бол эцсийн цэг одоо аяллахаа зорилгыг биелүүлээд эцсийн очих газраа хүртэл чадах хүртэл явна гэж бодож байна. Гол нь байгалийн давтагдагчийн хүчин зүйл гэж байгаа шүү дээ. Тэр зүйл болчихгүй л бол ер нь бол зам таарсан тэр бүх асуудал одоо нийтрээ жижиг сажиг асуудлууд тиймэрхүү юмнуудыг бүгдийг даваад гарч чаднаа гэж бодож байгаа болохоор энэ мөчд бол зөндөө их догтлж байна. Би нөгөө түрүү Зүүн Азийн улсаар Таиланд, Лаос, Камбож, Вьетнам гэдэг улсуудаар явсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээ би тэр улсуудаар ингээд нэмэх 45 градусын халанд явсан байхгүй юу. Тэгээд над бол жоохон тийм челленжтэй бас олон хүнд хэцүү сорилттой тийм өрөвчтэй айл болсон. Тэгээд яг би өдөр болгон ингээд Монголын байгалыг зөндөө их санаж байсан. Вау, энэ Монголын хээр тал одоо би ингээд сууж байгаа зүгээр ингээд харалтаа зүгээр эндээ ингээд өхөр хон одоо ингээд хон бэлчиж байна. Ингээд дөрөв тийш харангууд ингээд Монголын хээр тал энэ байгаа зүйл ямар их үн цэнтэй зүйл юм бэ гэдгийг би ингээд сая Зүүн Азийн нэг 4 улсаар өргөжтэй аялал явж байхдаа би бүр чин сэтгэлээсээ ингээд мэдэрч ойлгосон. Тэгээд тийм болохоор би одоо энд сууж байгаадаа ингээд хээр тал зүгээр ингээд сууж байгаадаа бас зөндөө их талархаж байна. Тэгээд энэ удаа бас Монголынхаа байгалыг бас өндөө их гоё үн цэнийг мэдэрч Монголынхаа байгаль талархаж те илүү гоё сайхныг үзэж те тэгэж явах байхаа гэж бодож байна. Энэ бичлэг ингээд хид хид үе шаттай ингээд дараалалаар орох болохоор ингээд надтай хамт ингээд хамт аялаарай. Тэг ямар ч тач би Завхан аймгаар эхний ээлжинд аялна. Одоо Өвөрхангай аймгийн 10 хэр хотоос Баянгор ороод Баянгороос Завхан аймаг руу орох байгаа. За guys одоо би Өвөрхангай аймгийн 10 хэр хотоос ийшээ баруун тишээ Баянгорын төв рүү одоо хичхайкинг буюу замын унаа дайгдах гэж байна. Тэгээ одоо яг цэсмэл зам эндээс нэг 10-аас 15 метрийн зайд байгаа байхгүй ойрхон байгаа. Тэгэхээр одоо би өрөвчөө өрөөд зам руу ойртлоо. Тэгээд ийшээ одоо 8 сар дөнгөж гарч байгаа. Яг өнөөдөр болохоор 8 сарын 1-2-ны өдөр баха. Тэгээд одоо бол бас манай бас монголоор аялж байгаа аялагчдын тоон буураг байх шиг байна. Энэгээр бол бас зөндөө машин явж байна. Дан дээр гараа өргөд үзье. Тэгээд одоо ийшээ Баянгор руу 200 км алхалтай нь шүү дээ. Одоо замын унаад дайгдахгүй бол өөр арга байхгүй. Let's go. Let's go. Авч явах машин олноо. Энэ дундаас нэг 10 машин ядаж нэг нь бол намайг аваад явчих байх гэсэн найдлага бол байна. Тэгтэл хичхайкинг гэдэг чинь бас баримжаагүй шүү дээ. Хаяа ингээл халуун салхитаад ингээл зам дээр 2-3 цаг хүлээдэг. Тэгэхээр бас би бол хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр юу ч гэсэн эхлээд зам дээр гараар гэж үзье. За хэдүүлээ нэг баяраа тэмдэглэчихэд та тий. Японы номер 1 шараа ариг Asahi Super Dry. Аялал маань албан ёсоор эхэлж байгааг үгээр мэдэгдээ. Asahi-тай хамт монголоор тойрцоо. Let's go. Cheers.
тийш Баян онгор руу бол машин алга байна. Гэтэ ардаас нь 2-3 машин ирж байна. Тэгэд одоо зам дээр ингээд зогсож штэ. Хэрвээ хэн нэг ингээд зогсож явах юм бол энэ хүн хичхайкинг буюу одоо зам машинд үнгүй дайгдаж явах ч юм байна гэсэн үг шүү. За хэрвээ ингээд зогсох юм бол энэ такси гэсэн үг шүү. Хэрвээ ингээд зогсож байвал хичхайкинг. Окей. За машин байдгүй. 20 минут зогслоо. Одоо машин алгаа. Минь чи айлгоо дүүхөртэй алдаатай оноотой амьдралын зам минь машин ирж байна. Гэхдээ эсрэг талаас ирж байна. Миний явах чиглэл алга. Өөрөвчөө нууцаа. Тэгэхгүй бол машин зогсохгүй юм зөөлөг гэж. Өөрөвчнээс айгаад ах шиг байна. Надаас ч одоо юунаас найх вэ? Энэ өөрөвчийг харахаар ч бараг нэг тийм аврах том биетэй, араатай амтан бараг 2-3 хүн байна гэж хараад байгаа юм шүү бараг. Тэгээ өөрөвчөө энэ одоо машин энд явж байна. Замын хажууд нууцлаа. Би ч бас давхар 2 өөрөвчтэй явж байгаа. Тэгээ яг бүх өөрөвчөө өрөө зогсохоор бас айгаад ах шиг байна. За. Тэгэхээр зам руугаа гараа. Гэхдээ ойрд хичхайкингийг бас жоох ичиж бичээд байна шүү дээ. Гэхдээ ямар амаатай те. Юунаас нэчтийн хээр тал газар их нь яавал гэж те. За энэ нэг машин ирж байна. Гараа өгөөд үзье идэл. Зэ. Наагаад нэг дээр харсан гэсэн. Муухай хараад. За мотоцикл таахыг зогсоохоо. За манай ахш нааша чиглэж байна да. За. Яхаа. Машин олно. Нэг 10 машины 8 машин бол ингэж цагтаагийн машин ирж байна. Цагтаагийн машин зогсоогоо лаас дээр. Эсвэл гараар өгж үзлээ шүү дээ. Тэсэн чи өөдөөс гэрэл мэрлэрээ тохиолно. Яах гэдэг юм гэсэн. За манай эндээс машин байхгүй болсон. Дандаа эсрэг талаас. Иш минимум 2 өөрөгчийг байж байгааг. За гурлаа одохгүй машин олно. Тэгэхээр нэг жоохон хэдэн минут хүлээж ойлгосноо. Тэгэхээр нэг 10 минут хүлээж. Тэгээ гурлаа аян замдаа гарнаа. За эндээс нэг том машин ирж байна. Энэ машиныг зогсооноо хэдүүлээ. Байдгүй шүү. Баян онгор явахгүй байна яаж байгаа. Оо тэгээд. За зүгээр. Зам нийлгээл. За баярлалаа. Саяны 4329 УАХ гэсэн машин байсан уу? Саяны уулын Баян онгор орон зам нийлхийд юм байна. Даанч арталтаа битүү ачаад явна гинэ. За Баян онгорын машин байна да. 8384. Ах зогсохгүй байгаа юм шүү. За зогсоо. Ах тэр очиж дээрээ. Ах зогсоо. Тийм ээ. Тэр машин зогсоо. Let's go. Ах зогссон шүү. 8384 оо би гээд Баян онгорын машин байна. Ах би Баян онгор явах гэдэг дагч болох уу? Хаанаас явж байгаа юм? За суучих уу? Ухрах юм уу? Та ухарчих уу тэгвэл. За тэгвэл би
та ингэж ард нь машин ирж байна. Байна. Тэрийг өнгөрөхөөр тавах хэрэгтэй. Нэг үүрэгчтэй багтуулаа. Баян онгор дээр очиж юм. Тийм, тэгээ цаашаага та ийшээгээ шахчихуу. За тэгээ би артлыг ногоолгоч. Оо багтна. Машины дараа шот. Хоёр үргэлж. Тэгэхээр тимплиг юм багш шүү. Баян. Баян онгорлож 220 орчим уу? Хэдэн цаг явах вэ машинаар дунджаар юу? За ах эгч бид гурав өөр анга 10 км-ээс гараад одоо нэг 80 орчим км явж байгаа. Нэг цаг орчим явлаа. Цаана нэг 100 гаруй км үлдсэн байгаа юм. Сая нэг 80 байсан байна. Наа чи хэд вэ? 88 уу? 88. Эгч ундаагаар дайлж байна. За ах чөөртөө танилцаад ундаагаар дайлуулаад чихрээр дайлуулаад нэрээ. Янз явж байна. Хөвранга аймгийн Наринтэл гэдэг суманд ирж байна. Тэгээ Баян онгор явах зам дээр байт юм байна. Бас гой сум байна шүү. Зам дагуу хөдөлгчд бас айгүй юм шүү. За одоо ийшээ Баян онгорын зүг сөрхөө явна юу. Ямар нэртэй гол вэ? Төвийн гол гэдэг гол шүү дээ. Одоо орой хэд болж байна? Одоо оройны 7 цаг болж байна. Тэгэхээр би маргааш уул нь өнөөдөр би аюуны Баян онгорын ямар сум блэ? Одоо яриад сумч замаараа дайрах сумч. Тийм бууцаага бөмбөргээ сумуудаар дайраад завхны отхон сум руу явах байсан. Гэсэн чинь өнөөдөр угаасаа орой болоод одоо нар бууж байгаа болохоор амжихгүй ах хчээрээс бас зөндөө зөвлөгөө авсан. Тэгээд өнөө орой цүнхээ оруулж тавьчаад энэ оройс машин зам дээр одоо завхлын явж байгаа машинуудыг асууя. Тэгээд Баян онгорт өнөөдөр нэг хонноо. Тэгээд Баян онгорт 2 туудаага ярьж байгаа. Тэгээд орой бас цаг гарвал Баян онгорын төвөр бас жоох аялал нэ тий. Нэг ирсэн дээрээ тий. Тийм байна. Тэгээд энд бол бас гадаа бас үнэхээр халуун байна. Бас их халж байгаа юм шиг байна. Тэгээ 10 км дээр амар салхитай байсан чинь наашаа орж ирсэн чинь бас аюу халуун гойч баг тий. Бөхчмөл болчих. За өрөвч авсан нөгөө өрөвч тэнд байгаа. За баярлалаа. Ахта бүр 2 цаг сайхан яваа өрөөд. За баяртай минь. За баяртай гэж. Бичлэг дээр нэг баяртай гэлж. За баяртай. Эндээс харах юм байж гараа. За баяртай саяараа. Чээртөө баярлалаа. Тэгээд 200 км хамт явчихсан шүү дээ. Тэгээд Баян онгорын төв рүү үргэлж явах гэж байна. Эндээс салж байна. Баярлалаа. Дараа. Баян онгорын яг төвд нь ороод ирсэн байгаа. Тэгэхээр манай ах хичээр ингээд юм яваад өглөө. Гараараа дааллаа л. Тэгээ одоо Баян онгорын энэ яг төвд энэ ямар нэртэй буудлаа? Нэгтэлтэн зочд буудлаа гэдэг. Энэ буудлын дээр одоо ирж байна. За манайхаа буудалтаа чекинг ороод ирлээ.
Би өөрийгөө нэг харуулж чинь иймэрхүү байдалтай явж байгаа шүү. Бадарчин Баян онгорд ирсэн. Нэг иймэрхүү байдалтай явж байна. Тэгээ одоо 2 дахь хүртээр юм байна. Дэшээ гарлаа. Ямар хаалаа юм бэ? Кондишн байна уу? Гадаач халуун байна, доторч халуун байна. Аяллаа ихний өдөр бол бас гайгүй цагаан байгаа шүү дээ. Дараагийн 7 хоногийн дараа бас өөрийгөө харьцуулж үзнэ за. Яг энэ бичлэгэн дээр ихний өдөр ба аяллаа 10 хоногийн дараа гээд харьцуулаад зургийг гаргах чинь заяа. Одоо бол бас гайгүй царайцсны цагаан магаа бас биш дээ. За тэгэхээр ортож Баян онгорын төвд түрүүлсэн 1 хоном тэгээд бодолд орж ирээ байж гэн. Тэгээд түрүү ах хичээртэй орж ирэнгүүт бас энэ 5 6 бодлуудаар ингээд бас байрлалын хайгаад тэгээд бас үнийн бас гайгүй боломжийн үнэтэй бодолд орчих гээд бас өндөө хайлаа. Тэгээд эхний асуусан 4 бодол дандаа хамгийн доод үн нэг 100 мянга, 120 мянга тэгээд дундаж үн нэг 170 мянган бодлууд байна заяа. Тэгээ өнгөрсөн жил ноогоос баян үлгээд явхад бас ихэнх бодлууд нэг багтаал нэг 130 мянган үнэтэйс аахгүй. Тэгэхээр энэ бол яг одоо би ч ганцаараа үржтэй аялаа явж байгаа шүү дээ. Яг үржтэй аялагчдын хувьд бол энэ бүр нэлээд үнэт ер нь бол яасан бэ? Тэгээ бас хостел бас ер нь бол маш ховор. Тэгээд уулын аймаг болгонд нэг хостел байвал уулын бас өөрөөсөө аялагчд нь хоорондоо танилцаад тэгээд бас маш боломжийн үнэтэй нэг хоноол гарах тийм боломжийн үнэтэй бодлол би уулын хайгаад байгаа байхгүй юу. Энэ зүйлийн дээр мартахаас өмнө хэлчихгээд сая ярьчлаа тийм. Одоо энэ байрлаж байгаа бодол 60 мянган бодол. Гэхдээ одоо ингээд нойлын цаас шүд амуугаас хойз гэх мэт одоо хэрэгслүүлж байхгүй байгаа байхгүй юу. Тэгээд л ингээд бас тий бас 60 мянгата багтаагаа дуулан байж байвал бас зүгээр л шүү дээ. Баян онгор аймагт гэрлэн дөхөө байт юм байна. Урд байгаа буудлаасаа гараад хоошоо талбаараа нуулна алхаад байгаа. Ямар хол байд юм бэ? 15 байд алхлаа. Одоо бүр хаана байгаа мэддэхгүй ямар ч алхаад байна. Энэ хойл байгаа гэсэн. За манайха талбайг нь олсон шүү. Ямар ч одоо миний алхачаа зүгийг жоохон баруун тишээ алхвал яг талбай нь харагдчих. За тийшээ чигээрээ алхах юм бол зайсан толгой дээр гарч болох юм байна нэраа. Энэ дээр зайсан толгой юм шиг байна. Хөшөө мөшөөтэй нэг юм байна. За ямар ч тач эхлээд талбайг нэг үзчихье. За талбай дээр нэрсэн. Let's go Баян онгор. Нара. За. Нар чаргаж байна. За энэ дээр нэг юм хөшөөтэй юм. Хөшөө юм болоо юу? Гэрэл юм болоо. Гэрэл юм болоо энаараа. Надтай жацсан юм биш. Нампуу шүү нөө. Сайн байна уу? Надад таарх машин байгаа юу? Энэ мэн багтоо. Надад таарх машин байхгүй гинэ. За яах юм? Вэж чи тайлбарлаад өгч. За. Зүгээр. Тэгвэл би тэгвэл шидэхгүй шүү дээ. За би шидээ заяа. За би шидээ. 1000-аар шидээд 100000. 3 оноод 100000 боо. За манайха Баян онгор аймгийн төвөөс орой мэндийг хүргэе. Тэгэхээр яг Баян онгорын яг төв талбай дээр нэрсэн шаарлуу энэ 3 даарцуу. Даар шидээд 3 онох юм бол
10 мянган өгнө гэсэн тий. За. За юу ч үзье. За 10 мянга чи авчвал яах юм өгөх юм уу? Өгнө. Яг өгөх юм уу тэгээ 10 мянга? Энэчнээс шүү дээ. Энэчнээс. За шидэнгүүд нийш оруулаарай за. За. Энэчнээс. Ийм хоол юм уу? Жохоо өртөч. Би яг шидэнгүүд нь харуулж шээ. Энэ арай хоол юм шүү. За. Ну яганда жохоо оошлохгүй бол над толгой мол оруулж байгаа юм чих. За хийсэ. Эхний шот. Яа, үтич хар байхгүй шүү дээ. За дахиад хоёр дахь нь. За, хоёрт нэг. За, гурав дахь нь. За. Явтаач 10 мянга авчлаа тий. Дахих уу? Үнаач. За, Баян онгорын яг төв талбай дээр нэм такси байд юм байна. За, дүүгээр хөргүүлээ. Хаашаа явах вэ? Жоо тийш төв завруу орчих гongшаага. Яа, сүүн зарим руу өргөж. Сүүн зарим тийм байх шүү дээ. Биш миний хичтэр аавны хэлцэн. Баян онгор in the house. За, дүү амар явд юм биш. Тэдгээр ангөө. Одоо нэ. 8 дугаар анги. Оо, ийш яаж авах юм бэ хүү? Үчич юу? Аваар усл гаргаадах юм. Хоорондоо хамаатай. Үгүй юу зарим маримгтай юм бариад байгаа юм бэ? Зүгээр эвдрээгүй юу? Вэ? Дэшээ түрээ гарах уу? Дэшээ гарч наашаа. Хоорондоо байдаг. За, наашаа. Тавьж арай, ийшээ гарч. Тад руу гарч. Жох ийшээ гарч. Зам руу гарч. Тий. Бага замаар явж болохгүй мó? Байхаа. Чи ч одоо моцыг барьж байгаа гэж аваар ус хийгээд зарим маримгтай бариад таа. Хаагүй шүү. За. Боломжтой байна. Яа мэдээ зогсоо өөр. Жоо чагаар явчих. Дараагийн гэрлэн төхөдөр болчихгүй. Биш. Ойрхон шүү дээ. Найз хүн тоо юу? Гүү. Найз хүн байхгүй уу? Баггүй. Лайраа даа. Баггүй. Ногоон гэр тасах гэж байна. За ногоон гэр тассаа. Баян онгор бас олон гэрлэн төхөөд юм биш үү? Йоо. Одоо болохгүй. Жохон гэж. Болоогүй. Жохон яваад. Тэ машин мөрөглөө шүү дээ. Тоороос барихгүй наа. Тэгэхээр жоохон явчих тэгэл бод. Хүн дайрчваа. Хүн биш үү? Ой. Чатаа. За Баян онгорт таксичлаа дүүгээр. Баярлаа. Цөхөр. За бай. Боломжтой яваарай. Тоороос борж ажиллах хүн билээ шүү дээ. Боломжтой яваарай. Яа, за бай. Яа, хичээс сүүн зармаг авнаа. Сүүн зармаг. Бичлэг хийж болох өгч нэг. Бичлэг хийж болох уу? За, энэ нөр янзын гой газар шүү дээ. За, их сүүн зармаг хийдвэ. Яг 500. За, нэг зармаг авч. Сүүтээс нь авах уу? Сүүтээс нь авч. Таны энэ орчиж янзын гой орчим шүү дээ. Өнгө мөнгө бол гоё байна. Оо за. За, би баруун авч. За. За, хичээн сүүн зармаг. Янзын юм уу? За баярлалаа. Баян онгорын гэрлэн дүнг цай ясчлаа. Тэгсэн чинь бүр гоё болчихлоо шүү дээ. Гэрлэгөө сайн нэг хэсэг явсан ч бас жоохон эвгүүл юм. Энд тэндээс жоохон дээрвч гараад ирэх өөртөө жоохон айлаш. Тэгээ баян онгорын гайгүй үстэй. Дээрвч байхгүй үстэй.
Дээр нь чи эвгүй гарууд бол гайг байх гэж найдаад байна шүү дээ. Юу аргашаа хардаа. Нью-Йорк хот юм шүү. Аргашаа гүнээр ямар гоё харагч. Би сая төвд явжгаад энэ Баянгор аймгийн төвд байдаг хамгийн гоё хоолтой газар юу вэ гэдэг нэг 2-3 нэс асуулаа. Тэгсэн чинь яг хит хитэн газрууд хэлж байна. Мазалаа гэдэг газар, ДМБ тэгээд бас ямар ч газар хичвдээ. Ямар ч 2-3 газар бол сонслоо. Тэгээд энэ урд Мазалаа хотел нь манай байрж байгаа хотелын урд юм байна. Тэгээд Мазалаа хотел руу очиодсан хоолыг хараатай. Тэгээд бүр болохгүй бол энэ хойно МБ хотел нь хойно байгаа юм байна. Тэр энэ хоёрын айл нэгт нь одоо оройн хоолоо идэхээр явж байна. Тэгээд талбай нь бүр хойдолтой байд юм шүү дээ. Би сая хойноос бараг 20 минут талхаад энэ урдлын Мазалаа хотел дээр нэрж байна. Тэгээ 20 минут ч гайгүй л дээ. Надад бол за чи хаана байдаг бэл. Хүн чи явсараад 0-д нь ороод ирэх юм. Хоолны газар руу яаж орд юм бол. Уучлаарай юм асуучих уу? Хоол гарч байгаа юм болов? Хоол гарч байгаа юм. Энэ ресторан нэлээ. Дээр гарч байгаа болов? Хоол хаац. Мазалаа хотлаа гэнэ. Hello guys, I'm from Баянгор. Мазалаа хударсан. МБ явсан. МБ хотел энэ хойно харагдаж байна. За нэг 2 минут алхаад очих юм шиг байна. Гадаа жоохон салхитай хүүтэндүү байна. Тэр мөр хамаагүй. Яасан бэ? Хүүтэн энэ бол ерөөсөө хамаагүй. Үлсч өгч яах чинь. Юу хөө даарах маарах. Гэс хоол болж идэх юм. За. Яг МБ за дараа МБ тонноо. Дараа ихтэй МБ тонноо. За тэгээд юу гэсэн те? Бруклин гэсэн үү? Тийм, Бруклин. Ойлгоно уу? Бруклин. Алах бол бас өөрөө олоо. Аач хоол юм шүү дээ. За хоошо Бруклин руу 10 минут талхна гэсэн. Таксидгаас өөр арга байхгүй. Одоо яаж 10 минут талах вэ? Одоо хийж яг ингээвэл угаас авахгүй болтохгүй. Ингэж зогсохгүй бол те. Таксидиа. Салат ирсэн. Диж өгнө. Let's go. За манайха сая бодлосоо өрөвч аваад бүх юм аваад бодлосоо гараа чек аут хийжлээ. Одоо би хайж чав ихээр Баянгорын төвөөсөө ийшээ завхны өвшөө завхан биш. Ийшээ Баянгорын бөмбөр сум бууцаагаан сум гээд 2 сумаар дайрна. Тэгээ одоо эхний ээлжинд ямар ч тач бөмбөр сум юм уу бууцаагаа явах машин олох хэрэгтэй. Одоо эндээс бөмбөр сум бууцаагаан сум руу 180 орчим километр зайтай мөлий. Тэгэхээр бас нэлээ уртал зам туулах юм байна. Өчтөр 225 км явцсан юм чинь 180 км ч юу хүн байх хэрэгтэй тийм үстэй. 180 км бол easy. Бууцаагаан л сууч болох болоо. Заг нь хардаа асуу. Энд нэг машин явуулна байна да. Энд суучих гэдэг үзье. Сая Батка асуух гавчлээсэн. За сая. Good morning from Баянгор. Самыг үзэхгүй өстэй. Хэвээ ам цангаад өгөх юм бол энэ хэд бол усуул олдохгүй юм шиг шүү дээ. Бага усаа гамж уухгүй бол говьд ч бас ингэж ийш тийш харангууд гол гойрох юу ч байхгүй.